Өнөөдөр Монгол улсын энэ өгөгдөл болон хиймэл оюуны цаашдын хөгжил за тэгээд үүнийг одоо хэрхэн төрийн бодлогоор болон хувийн хэвшил за академик ихтэй сургууль байгууллагууд олон улсын байгууллагууд иргэний нийгэмтэйгээ хамтран одоо хэрэгжүүлэх вэ ямар бодлогоор хэмжих вэ гэдэг энэ стратегийн баримт бичгийн төслийг танилцуулна. За тэгээд өнөөдрийн энэ одоо чуулга уулзалтын одоо гол үр дүн бол юу байх вэ гэхээр энэ цаашдаа бид нар одоо энэ чиглэл хийж хэрэгжүүлэх ялангуяа Монгол улс төсөвтөө юу тавих аль чиглэлд яаж явах вэ гэдэг нэгдсэн бодлого нийгмийн дунд консенсус буюу одоо зөвшөлтсөл нийгмийн ийм ойлголтыг бий болгоно гэдэг зүйл бол маш чухал. Хүн болгонд өнөөдөр ингээд хиймэл оюун гэдэг үгийг сонсож байна. Яг тэгтэл энэ өнөөдөр ингээд яалж үн амьдралд одоо нэгэн том юм өөрчлөлт авчрах гэдэг. Гэтэл одоо бид нар яг яах ёстой юм бэ гэдэг дээр бол гарааны ч юм уу бизнес эрхэлж байгаа мэдээллийн технологийн компанийн нэг юм хэлнэ. Одоо төрс хэргааны одоо байгууллага дээр байгаа хүмүүсийн юм хэлэн тэ академик тэгээд бид нар яг нэгдсэн одоо бидний өмнө яг дистратаар яг юу хийж явах ёстой юм бэ гэдгийг өнөөдөр тодорхойлох тал талаас нь авч хэлцдэг ийм чуулга болж байгаа гэдгээр л онцлогтой.